За сайн байцгаана уу? Та бүхэндээ 2004 он нээлттэй хийж байсан Алдарт Трой киног ярьж өгөхөд бэлэн боллоо. За тэгээд манайхан үзгээс өмнө лайк болон subscribe дарж дэмжихээ битгий мартаарай. Ингээд кинонд орцгоё. Олон жилийн цус мөргөлдөөний эцэст Микийн хотын хаан Ами эртний Грекийн хаан тулсуудыг нэгтгэж өөрийн удирдлагт ор холбоотон болгосон бөгөөд зөвхөн Тесалийн хаан тулсал эзлэгдээгүй үлдсэн байлаа. Ингээд Ами тэднийг буулган авч эзлэн түрэмгийлсэн улсуудынхаа жагсаалтыг нэмэгдүүлэхээр армийн удирдан Тесалийг зорилоо. Гэвч Тесалийн хаан Трапас шаардлагагүй цус урсахаас зайлсхийхийн тулд Амитэй нэгэн тохиролцоонд хүрсэн нь тал бүрээс хамгийн хүчрхэг нэг дайчнаа гаргаж тэдний тулааны үр дүнгээр ялагчийг тодруулах явдал байв. Үүний дараа Трапис өөрийн хамгийн шилдэг дайчин болох аврах бит Богросыг дуудан гаргаж ирлээ. Хариуд нь Аме хүнээс давсан хүч чадал, хурд самбаагаараа алдарсан хагас бурхан гэгддэг Акилийг дуудсан ч домогт баатар маань хайчсан мэддэхгүй алга болсончхон тэр. Ийхүү уурлаж бухимдсан хаан ч түүнийг даруй олж ирэхийг илчдээ тушаав. Тэр үед Акил өөрийнхөө үзен яддаг хаан Амед зүтгэхээс илүүтэй өөрийн замаар явж түүхэн нэрээ мөнхлөх зорилго өвөрлөж байсан байж л дээ. Гэсэн ч тэрээр одоогоор хааны өмнөөс хэд хэдэн тулаанд оролцохоор шийдсэн байлаа. Удалгүй тэрээр хуйг дуулгаа агссаар тулааны талбарт ирж өрсөлдөгч рүүгээ итгэл төгс алхах ба авраг биетийн шидсэн жаднуудаас хялбархан бултаж түүнийг төвгүйхэн устгаснаар Амигийн Тесали дахь ноёрхлыг баталгаажуулж өглөө. Энэ хооронд Троийн хунтааж Хектор болон түүний дүү Парис нар хүндэт зочны хуваар Спартагийн хаан Минелийн зоогийн танхимд сууж энхийн гэрээний талаар хилцэж байлаа. Гэтэл Парис нууцаар гарч явах ба тэрээр Минелийн үзэсгэлэн технэр Иланатай нууц амргийн холбоотой байсан тул түүнтэй уулзгаар явсан нь энэ байж л дээ. Тэд болцоож болохгүй зүйл хийснийхээ дараа Парис Иланаг өөртөөгөө хамт Трой руу явахыг ятгана. За тэгээ дүүгээ Иланатай сэжиг бүхий харилцаатай байгааг гадралсан Хекторч хэрв Трой улсыг аюулд оруулбал түүний хөөрхөн царайг гавлын ясаас нь хуулж аван шүгээд л хатуу анхааруулад авав. Гэтэл Трой руу буцах замдаа Парис ахыхаа анхааруулгыг үл тон Еленаг хөлөг онгоцонд нууснаа илчлэгэн тэр. Дүүгийнхээ энэ ухаангүй үйлдэлд Хектор маш их бухимдсан ч Иланаг Спарта руу буцааж өршөөл гуйхад хідэнэ оройтсан байлаа. За тэгээд энэ явдлыг мэдсэн Минелч ах Аме дээрээ очиж хизээч эзлэгдэшгүй гэгддэг Трой хотын эсрэг дайн хийж өшөөгөө авахтан туслахыг хүслээ. Амеч дүүгийнхээ саналыг дуртаяа хүлээн зөвшөөрөв. Учир нь Троийг ялах нь түүнд Эгийн тэнгист ноёрхох боломжийг олгох юм байна л да. Ингээд Итакийн хаан Одиссей Тройг эзлэхэд Акилийг ятгаж туслуулах үргийг Амигаас хүлээн авлаа. Ийхүү тэрээр Акилийг өөрийн туршлагагүй залуу үеэл Патротойгоо бэлтгэл хийж байхад нь олж очив. Одиссей энэ дайн болон түүний баатрууд хизээж мартагдахгүй гэж амласан ч Акил явхаас татгалцаар л. Гэвч тэрээр далайн дагн болох ээж Тетис дээрээ очиход ээж нь түүнийг дайнд амиа алдсан ч нэр нь мөнхөд дурсагдах болно хэмээн хэлснээр тэрээр эцэст нь зөвхөн нэрээ түүхэн түлтэхийн тулд тултгаар шийдлээ. Нөгөө талд Хектор хүмүүсийн хамт Тройд буцаж ирэхэд Троийн ард түмэн болон эцэг Прайм хаанч тэднийг халуун дотноор угтан авлаа. Парис Иленаг эцэгтэй танилцуулахад хаан түүнийг хүлээн зөвшөөрч үзэсгэлэн гоог нь магтан сайшаана. Хектор ч мөн эхнэр Андро болон нялх үүтэйгээ иргэн уулзлаа. Мөн эцэгтэйгээ ярилцах үеэр Хектор тэднийг энэ дайнд ялж чадахгүй гэж бодож байгаагаа хэлсэн ч Прайм хаан тэднийг бурхтын тусламжтайгаар ялж чадна хэмээн тайвшруулав. Ийхүү Тройчууд хэрмийн гадна болох гэж буй тулаандаа бэлтгэж эхэлжээ. Трой хотыг хамгаалдаг зузаан өндөр хэрмээс нь болж энэ хотыг эзлэгдэшгүй хэмээн үздэг юм байна л да. Аме болон түүний асар том айрам Троийн ирэг рүү дөхөж байсан төдийгүй тэдэнтэй хамт Акил өөрийн догшин аимшигт Мирмидон дайчид болох үеэл Патрогоо дагуулan иржээ. Тулааны өмнө Акил цэргүүдээ урамшуулан зоригжуулсан бол Хектор ч мөн адил өөрийн дайчдаа зоригжуулж хоёр тал айрман удирдан Троийн иргийг чиглэн урагшиллаа. Мирмидонууд Амегийн армаас хавьгүй хурдан сэлүүрдэж байсан тул Троийн ирэгт хамгийн түрүүнд хүрв. Ингээд Грекүүд Троийн ирэг рүү амжилтаа нэвтрэхэд Акил болон түүний дайчид маш чухал үүрэг гүйцэтгэв. Акил хүмүүсийнхээ хамт замдаа тарсан Трой дайчдыг хүйс тэмтэрсээр Аполлоны сүмд хурж түүнийг устгахыг тушаав. Гэтэл
мирмидонуудын ахлагч Эвдр бурхтыг хилэгнүүлэхгүй байхыг анхааруулсан ч Акил үүнийг эсэргүүцэн Аполлон бурхны хөшөөний толгойг завчиж орхин тэр. Амиагийн армийг буцаахын тулд хунтайж Хекторч мөн дайралт хэлээ. Харин түүнийг Аполлоны сүм рүү ойртох үед Акил болон мирмидонууд сүм дотор Хекторын ихэнх цэргүүдтэй тулдаж хөнөөгөөд байв. Ийхүү Хектор Акилтэй нүүр тулсан боловч Акил түүнтэй тултахаас татгалзаж орхив. Тэдний тулаан олон хүний нүдэн дээр болвол илүү дээр байх болно гэж хэлээд тэрээр Хекторыг зүгээр л явуулж. Үүний үр дүнд грекүүд Троийн нэргийг амжилттай эзлэн авлаа. Акил майхандаа буцаж ирэхэд Аполлоны сүмийн санмаартан Парис Хектор хоёрын үеэл болох Брисийг түүний цэргүүд олж авчирсан байхыг харав. Харин Брис түүнийг сүмийг сүтгэж Аполлоныг доромжилсныхын төлөө зэмлсэн ч бурхтыг гүнээ үл тоомсорлсон Акил өөрийгөө бурхтыг харсан бас тэднийг санмаартнуудаас илүү сайн мэднэ хэмээн бардам хариулав. Ийхүү Акил Брист татагдж эхлэх үед Эвдр ирж амиа ялтын баярт бэлтгэхийн тулд түүнийг дуудаж байгааг дуулгалаа. Акилыг очиход тэд 100 дамжин дурсагдах нэр алдрын талаар болон зөвхөн цэргүүд бус хаадал ийм завшаан эдэлдэг тухай ярилцах ба амиа мөн Брисийг өөртөө авчруулахаар тушаасан байлаа. Ийхүү түүнийг Акилаас булаан авсан нь түүнийг маш ихээр урлуулж орхив. Гэтэл Акил хэрэг бүсгүйг суллахгүй бол тэнд байгаа бүхэн өхөн шүү хэмээн амийг сүрдүүлж илдээ сугалхан тэр. Харин Брис тэр өдөр хангалттай хэцүү сурсгасан. Өөрөөс нь болж дахин хүн үхээсэ гэж хүсэхгүй байгаагаа хэлж тэднийг зогсохыг гуйлаа. Тиймээс Акил илдээ далд хийсэн ч амиа Брис өнөө шөнө өөрийг нь баясгах болно гэдэл улам бүр өдөн хатгасаар л. Үүнд бүр чихээр уралсан Акил цаг нь болохоор амиагийн зогцыг хараад инээмсэглэх болно хэмээн өөртөө амлаад тэндээс гарч одлоо. Тэр шөнө Прайм хаан түүний хөвгүүд болон зөвлөхүүд нь грекүүдийн эсрэг дайнд ялж чадах хэсгээ хэрцгээр цугларав. Дайн ихрүүлэх шалтгаан болсондоо өөрийгөө буруутгасан Парисч маргааш өглөө нь Минелийг ганцаарчилсан тулаанд дуудаж оронд нь Елена болон хотын аюулгүй байдлыг баталгаажуулна гэдгийг мэдгэлээ. Тулааны өмнө Прайм хаан Парисийг хайр дурлалынхаа төлөө тэмцгийг зоригжуулж түүнд ялалт байгуулахад нь туслах зорилгоор үндэснийх нь түүхийг агуулдаг гэгддэг Троийн элдийг гардуулж өглөө. Тэр шөнө Хекторт эхнэр нь хүүхдээ өсгөхөд түүний хэрэгцээ маш их байгаа тул түүнийг дахиж тулдаасаа гэж хүсэхгүй байгаагаа хэлв. Харин Хектор өөрөө биш Парис тулдах болно хэмээн батлав. Гэвч эхнэр нь үүнийг үгүйсгэж 50,000 грек цэрэг далайг гаталж ирсэн нь зөвхөн Парисын тулдгийг харж үүгээр дайныг шийдэх гэсэн хэрэг биш гэдгийг санууллаа. Тэрээр Спартагийн эсрэг дайнд 7 ахыгаа алдсан тул түүнийг ч бас алдахыг дэвчиж чадахгүй гэдгийг хэлээд авав. Ийхүү Хектор ч бодол болон гарахтаа хонгилд малгайтай нөмрөг өмсөх хүнийг олж харан араас нь тагтал тэр нь хотоос зүхтгийг оролдож буй Елена байхан тэр. Тэрээр энэ өдөр олон Троийн дайчид амиа алдсан шалтгаан нь өөрөө болсондоо гимшиж байсан ч Хектор түүнийг одоо Троийн гүнж болсон тул Минел рүү буцаж очлоо гэд энэ мөргөлдөөн дуусахгүй гэдгийг тайлбарлана. Маргааш нь хэсэг Трой цэргүүд ойролцоо хүлээж Прайм хаан Еленагийн хамт хэрмэн дээрээс ажиглаж байхад Хектор Парис нар хэрмийн гадна Минел амиа хоёртой уулзаж харин Брисийг алдсандаа ууралсан хിവэр байгаа Акил өөрийн цэргүүдтэйгээ хамт ойролцоох толгод дээрээс ажиглаж байлаа. Ийхүү амиа өнөөх хоёроос Еленаг буцааж өгч өөрийнх нь иргэшээлд орохыг шаардсан боловч Хектор түүнийг шууд л ницааж орхив. Харин Парис мөргөлдөөнийг эзлэх найдвартайгаар Минелтэй халз тулдах саналаа хэлээд авлаа. Үүндээ амиад Еленаг буцааж авах хэсэг нь огт хамаагүй байсан ч Минелд хувийн хөшөөгөө авах боломж олгоод юу ч болсон тэд Трой руу дайрах болно гэдгийг мэдгэв. Ийхүү хоёр тал бэлтгэлээ хангаж Парис ахаасаа тулааны зөвлөгөө авсныхаа дараа Минелтэй халз тулаанаа эхлүүлв. Гэвч тулаанд туршлагачсан хүн хөнөөгөө сурчсан Минел ширүүн дайралт хийж Парисыг илт илүүрхэж эхэллээ. Эцэст нь тэр Парисыг газар дунгаж ялтаа баталгаажуулсан боловч Парис гэж сонин гар тултаа болж Хекторын хөл рүү хурдан гихчин мөлхөж очлоо. Харин Минел Парисыг алж бүрэн ялтаа авахыг шаардсан ч Хектор түүнийг дүүмэн учраа үүнийг зөвшөөрч чадахгүй гэдгийг хэлв. Ингээд Минелийг Парис руу дайрах яг тэр үед нь Хектор шууд л Минелийг хөнөөж тэр. Үүнийг харсан амиач бүр маш ихээр уурлаж айрамдаа довтлох тушаал өгсөн ба Хектор ч шархацсан дүүгээ хурдан
хурдан буцааж цэргүүдээ нэгтгэх нь. Уулын оройгоос харж байсан Акилч тодорхой стратегигүйгээр замбраагүй товтолж цэргүүдээ хянаж чадахгүй байгаа амийг дооглож байгаа нь харагдана. Ийхүү үргэлжилсэн ширүүн тулдаанд Хектор өөрийн стратегиар Грекийн олон цэргийг устгаж чадсны дотор Грекийн хамгийн догшин дайчдын нэг болох Аяксыг хөнөөснөрөө Троийн хамгийн хүчрхэг дайчин гэдгээ батлан харууллаа. Грекийн өөр олон цэрэгч ам өргөцсөн тул амиа болон түүний айрам ухарч Троийн ирэг рүү зугтгаас өөр аргагүй төрчээ. Минелийн үхлэн Трой руу довтлох үндсэн шалтгааныг утгагүй болгосон ба амиач дүүгийнхээ армийг энд нь үлдээж өөрийнх нь төлөө тулдуулах арга замыг олохоор тархиа хашилгана. Харин Одиссей амиад эргэлзээгээ хойш нь тавьж Акилыг дахин тулдуулахаар дуудаж мөн Брисийг түүнд буцааж өгөхийг зөвлөнө. Хэдий амиа зөвшөөрсөн ч тэр охиныг хүмүүсээ зугаалцуулахын тулд цэргүүддээ өгчихсөн гэдгийг хэлхэн тэр. Ийхүү цэргүүдэж Брис рүү ойртох яг тэр мөчөд Акилч яг цагтаа ирж түүнийг авраад майхандаа буцаан авчрах ба тэнд тэрээр өөрийнхөө илүү зөөлөн бодолд авсан талыг бүсгүйд харууллаа. Тэр шөнө Брис Акилыг унтаж байхад нь хоолойд нь хутга тулгаж хөнөөхөр төлөвлөсөн ч эсэргээрээ түүнд дурлаж тэд бие биедээ уусан нэгтлээ. Маргааш нь Одиссей Акил дээр ирж амиагийн төлөө дахин тулахыг ятгах гэж оролцсон ч тэрээр саналаас нь татгалзав. Гэвч үеэлдөө патрон өгөхөж үргэцэн Грек дайчдынхаа өшөөг авахын тулд тулдахыг хүсэж байлаа. Нөгөө талд Прайм хаан зөвлөхүүдтэйгээ зөвлөссөний дараа Хекторийн эргэлзээг үл тоон үүр цайхаас өмнө Троийн эргийг буцааж авч Грекүүдийг хөөн явуулахыг түүнд тушаав. Ийхүү үүр цайх үед Хектороор удирдуулсан Троийн айрам эрэг дээр Грекүүд рүү дайрлаа. Энэхүү гинтийн дайралтаж Грекүүд болон тулаанд нэгдсэн Акил гэж итгэсэн дайчнаар удирдуулсан Мирмидонуудыг нэгтгэж орхив. Тулааны үеэр Хектор Акил гэж бодсон түүнийг халз тулаанд амархан ялж хоолойг нь хэрчиг боловч удалгүй Акилийн дүрд хувирсан хүн нь үнэн хэрэгтээ Патра байсныг олж мэдхэн тэр. Залуу хүүгийн дарчлан зовж байгаа харсан Хекторч түүний зовлон гисэлж нэр төртөөгөөр үхлийг нь гүйцэх ба тулдаанаас болж ядарч туйлсан хоёр айрам төр завсарлага авахар шийдлээ. За тэгээд Мирмидонууд баазлаа буцаж ирэх үед Акилч үеэлийнхээ үхлийн тухай мэдээг сонсно. Галзууртлаа ууралсан тэрээр Эвдр руу дайрч Хектороос өшөөгөө авна хэмээн тангаргалав. Удалгүй өөрт нь юу тохиолдож болохыг зөвгнөн мэдэрсэн Хекторч эхнэр Андрода зугтах боломж олохын тулд Троийн доорох нууц гарцыг зааж өглөө. Хэрэв өөрийг нь үхэж хот сүрвэл хүүгээ болон амьд үлдсэн хүмүүсийг хотоос гарган уул руу авч явахыг тэрээр эхнэртэй захив. Маргааш нь Акил Хектороос өшөөгөө авахаар бэлтгэх үед нь Брис түүнийг шийдвэрээ эргэж харахыг гуйсан ч тэрээр бүсгүйг үл тоомсорлож тулааны тэргэн дээрээ суун хөдлөө. Ийхүү тэрээр Троийн гадаа ганцаараа уур хилэнгээр дүүрэн ирж Хекторыг халз тулаанд дудав. Тулааны өмнө Хектор ялсан нь ялагцсандаа оршуулгын бүх цохих эслийг үйлдэх зөвшөөрөл олох хэрэгтэй гэж санал болгосон ч Акил үүнээс эрс татгалзав. Ингээд Жад Бамбай ашигласан хүчтэй зохилтууд солилцсон ширүүн тулаан хэллээ. Акилч давуу талаа хэдийнэ харуулж эхэлсэн бол Хектор илт ядарч байгаа нь харагдана. Прайм Парис нарч тулааныг анхааралтай ажиглаж байсан төдийгүй энэ үед Илиана үүнийг харж дэвчихгүй байсан Андрог тайвшруулж байлаа. Ийхүү ширүүн тулааны эцэст Хектор мөрөндөө шархтаж Акилч түүнийг ил дээрээ эцэслэж шатлаа. Үүний дараа тэр Хекторийн зогцыг тэргэн дээр чирж Троийн эрэг рүү хөтлсөн ба бусад Тройчууд тэр өдөр агуу хүнээ алдсандаа зочирдон өссөн байлаа. Тэр шөнө Прайм хаан Акилийн хуаранд нууцаар нэвтэрч Зохогесоор оршуулахын тулд Хекторийн зогцыг хүлээлгэж өгөхийг нулимс туслалангуй. Хийсэн үйлдэлтэй гэмшиж гунгилсан Акилч Хекторийн зогц дээр очиж түүнийг ах минь хэмээн дуудаж уйлангаа төд удалгүй дахин уулзах болно гэдгийг хэлв. Үүний дараа тэрээр зогцыг хааны тэргэнд өргөж тавьж Хекторийн оршуулгын зан үйлийг саадгүй гүйцэтгэхийн тулд Грекүүд Трой руу 12 өдрийн турш довтлохгүй хэмээн Прайм дамлав. Тэрээр мөн Брисийг Праймтай хамт Трой руу буцахыг зөвшөөрнө. Харин Аме Акил Прайм хоёрын нууц тохиролцооны талаар мэдээд маш их уурлаж ямар ч үнээр хамаагүй Троийг эзлэн хэмээн өөртөө амлалаа. Нөгөө талд нэгэн цэрэг хүүдээ зориулан морины баримл хийж байгааг харсныхаа дараа Одиссей гашуудал зарласан 12 өдрийн хугацаанд Грекүүдийг Трой руу довтлох боломжийг олгох уран арга сэтлээ. Ийхүү тэрээр Грекүүдээр инхэн үргэл болгон асар том модон морь бариулж хөлөг онгоцуудаа ойролцоох болонд нуулаа.
Гашуудлын 12 хоног дуусахад Тройчууд эрэг дээрх модон морь болон элсэн дээрх хэд хэдэн цогцыг олж хараад грекүүд эргийг орхин явсан гэдэл бүрэн итгэжгэн тэр. Харин үүнийг сэжгэлсэн Парис аавда энэ морийг нэн даруй шатахыг шаардсан боловч зөвлөхүүдийнх нь нэг үүнийг далайн бурхан Посейдонд өргөл болгон үлдээсэн гэж ятгсны дараа Прайм Парисын хүсэлтийг үгүйсгэж морийг хот руугаа оруулах нь тэр. За тэгээд морийг ч дайнд улсны шинж тэмдэг болгон дээдэлж бүхэл бүтэн хот даяараа шүндэл хүртэл баярлан наацгаав. Гэтэл шүн дунд морин дотор нуугдсан грекүүд тэр дундаа Одиссей, Акил нар гарч ирэн хаалганы хамгаалагчдыг устгаад бусад цэргүүдээ оруулахын тулд хотын хаалгыг нээж өглөө. Ингээд л грекийн айрам хот руу хурдтайгаар нэвтэрч хүмүүсийг хөнөөж байшингуудыг галтаж замд таарсан Троийн бүх тайчдыг устгаж эхэллээ. Прайм хаанч үзэгдлэнт хот нь нүднийх нь өмнө шатаж байгаа хараад нулимс унган сөхөрч унав. Харин Акил хотын дундуур тултангаа давхар Брисийг хайж байлаа. Харин бусдыгаа дагуулan аюулгүй газар руу явж байх үед Парис аавыгаа болон Брисийг олохоор Трой руу буцахаар шийджээ. Тэрээр үлдсэн иргэдийг хамгаалж тэдэнд шинэ гэр олохыг захиад Троийн элдийг Энье хэмээх хүүд даатхан үлдээв. Мөн Парис Илианаг өөрийг нь хүлээлгүй аяллаа үргэлжлүүлэхийг ятгаж түүнийхээ араас заавал очих болно хэмээн амлана. Грекүүд Прайм хааны ордонд нэвтэрч орох бөгөөд амиаж хааныг араас нь үхлийн цохилтоор хөнөөж орхив. Харин Акил Брисийг хайсаар байх ба амиа түүнийг олж хараад шүүрэн авч Грек рүү өөрийн боол болгон авч явах санаатай байгаагаа хэлхэн тэр. Гэвч түүнийг ингэж хэлэх үед бүсгүй нуусан чинжаал хутгаа гаргаж хүзүүндэн зоосноор амиаг нэг юм хөнөөж чадлаа. Тэр даруй харуулууд бүсгүүрөө дайрсаж яг тэр мөчөд Акил ирж түүнийг аварч чадав. Тун удалгүй Брисийг хайж байсан Парис гарч ирж Акилийг түүнтэй хамт байгаа харамгцаа ахыхаа өхлийн өшөөг авах боломжийг алдалгүй ятгаж авав. Брис түүнийг зогсохыг гуйсан ч тэрээр Акилийн өнөөх сул тал болох өсгийрүүн сум харваж дараа нь биерүүн дахин хэд хэдэн сум зоож орхин тэр. Ийхүү Акил өхлийн ирмэгт ирэх үедээ Бристээ салах эс гүйцэтгэж өөрийгөө аврахын тулд Паристай хамт цугтгийг гуйлаа. Бүсгүй Акилийн хувь тавилан маш их гашуудж байсан ч түүнийг хүснээр явхаар шийдэж харин Баатар ир түүнийг Паристай хамт цугтгийг нь харан үлдлээ. За тэгээд бусад грек цэргүүдийг ирэхэд агуу дайчин Акилч эцсийн амьсгалаа хурав. Үүр цайхад Андро болон түүний хүүхэд Илиана, Парис, Брис гэд бусад Тройчууд цугтаж чадсан бөгөөд тэд уулсыг чиглэн явж байгаа нь харагдана. Брис хайртай хотоос нь үлдсэн холын утаар гунигтайгаар эргэж харагч. Удалгүй шинэ амьдралаа өөр газар эхлүүлэхээр бусдын хамт аяллаа үргэлжлүүллээ. Ингээд Трой эцэстээ грекүүдэд эзлэгдэж Акилийг нэр төртэйгээр оршуулж Одиссей түүний цогцыг биечлэн чандралж буйгаар энэхүү кино маань төгсөж байна. За ингээд кино таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарж дэмжихээ битгий мартаарай.